Тэдний ертөнцид бусдын үзэл бодол үгүй болж зөвхөн нэг нэгнийхээ арьсны өнөр зүрхний цохилт нандин шүргэлцээний дунд л жинхэнэ амьдрал нь оршиж байлаа. Гэвч Рүй хэрэгэлсэн хар тамхинасаа болоод энэ бүхнийг мэдэрч чадахгүй байв. Жүүлс Рүй даман секс хийж өгсөн таалагдаагүй гэж утсан тухай Ильятад хэлэхэд тэгвэл би чам заагаад өгье. Алийг над гараа өгч вэ гэд яаж моожоод алаах вэ гэдэг хичээл орно. Тэгснэ одоо чи минийх дээр гэд гараа өгөхөд Жүүлс зааснаар нь хийж байсан аа. Энэ хоёр бие биендээ татагтаад үнсэлцээд эхэлнэ. Яг и дундаа ороод явж байтал Рүүгээс мессеж ирснээр энэ хоёр зогсоход хүрв. Энэ өдөр Мэдигийн төрсөн өдөр болж чаддаг бөгөөд Гэсигийн найзуудаараа тэмдэглэж байдаг. Тэд хамтдаа Мэдид зориулж төрсөн өдрийн дууд болж цагийг жаргалтай өнгөрөөж. Гэси өөрийн гараар хийсэн дурсамж маягийн дэвтрийг бэлгэлэхэд сэтгэл нь хөдөлсөн Мэди баярын нөлөөс унагнаа. Тэгээд баярлснаа хэлэн очиж тэрх үед Гэсид нилээн өвгөө байгааг нь Лексигээс өөр хинч үүнийг анзаарч харсангүй. Мэдээж октоодын ийм өдрийг зураг авалтгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Өмнөх өдөр нь Гэси нийт хоёр Мэдигийн талаар мөн өөрсдийнхөө нууц явдлын талаар нэлээд хүчтэй маргалтаж би чи дээрээ тулсан байв. Токсик харилцаанаас токсик харилцаа руу. Лекси энэ бүгдийг ажиглан эгчтэйгээ адил хүний жүжигтэй сууж байлаа. Харин Гэсигийн ээж октоодынхаа найзуудтай хамт ууж байдаг. Игчүүл дуртай л да. Эллиотийн дөрөв Жүүлс хоёр хангавд иж явах үед нь Рүүг 0 орох үед нөгөө хоёр нь бас нууцаар харилцаа үүсгэстэй. Рүүг буцаад ирэх үед нь юу ч болоогүй шиг байж идэг. Энэ гурав гарч дэлгүүрээс биер улаалахаар болж Эллиот хөдөлтөгчийг сатуулж Жүүлс улаалахаар болно. Тэгээд яг юм авч гарах үед дэлгүүрээ хөдөлтөгчд баригдгаа шахнаа. Эллиот Касны арт хэсэг рүү өсрөн овж хөдөлтөгчийн анхаарлыг татснаар амжилттай олгож чаддаг. Ингэж болохгүй шүү. Энэ үед Нэйтийн аав Кал хуучин машинаас сааж жолоо барьж байхдаа утас явж идэг. Нэйтийг гайх юм болох уу? Тэгээд нөгөө гей баруунда хуучнаа дурсгаар хүрээд ирнэ. Дотор ороход өмнөх дурсамжийн зэтэрч өөрийн сууж байсан сандлаа үнснэ. Бүжгийн талбайд гарч дуу тавин зогсоход тэндээс нэг залуу харцсан байж гэн шүү. Тэгээд ирснээ хамт бүжигдэж их л дотн байна. Кал бол нөгөө олон жилийн өмнөх дурлал залуугаа л гэж уусан юмны нөлөөгөөр төсөөлөн бодно. Тэгснэ гинт тэнийг юм шиг инээснэ хоёлоо барилдах уу гэж байснаа залуугийн хөлд орон унгаав. Хонгоолагч нар тэр дорн Калыг барьж аван дахиж битийн дэрээрээ гэснэ баарнаас хөөж харгав. Манай гурав харж явах замд Рүй хэрэгэлсэн юмнасаа болоод Жүүлстэй хамт баймааргүй байна гэснэ намайг энд буулгадах гээд замын голд ганцаар буугаад үлдэнэ. Мэдигийн төрсөн өдөрт Нэйт ирэхэд Гэси хаалхан голгоно. Нэйт Мэдид хүзүүний зүйл бэлгэлж байгаа Гэси хатуу юм уунга холоос харан зогсож байлаа. Тэгснэ нэлийн задгаан өмсөн гарч ирэх үед энийг нь харсан Кэт what the fuck гэсэн маягтай л харна. Энэ бүхнийг хажуунаас нь Лекси маш анхааралтай ажиллаж байлаа. Учир нь жүжигэндээ тэр юу бичих талаараа энэ бүхний санаа авч байгаа. Ажиглагч шүү дээ. Нэйтийг хувцаа тайлж байгаа Гэси нэлээд алдсан цонхны занаас харж зогсов. Халуун манд бүгд орох үед Мэди яг Нэйтийг хардж галзуурлан эхлэх гэж байх үед зүг цагтаа гэхүү эсвэл тэгээд таарсан гэхүү Гэси хэтрүүлж ууснасаа болоод тэрүүгээр нэг бүлж итгэн. Бүлцсний гол бай Мэди болж таарав. Тэгээд дээд давхрын өрөөрөө явж байхдаа уйлан Нэйт рүү хараад байгаамаа. Кол гэртээ орж ирээд ганцаараа тэнийг юм шиг чангаж байгаа нэж ирсэн аа. Гэрийн үүдний хэсэгт тэрүүгээр нэг шийгэд хэлнэ. Ааш цодуулаад юмтай болцсон юм байх та. Энэ үед эхнэр том хүүн гарч ирэн ямар новшоо хийгээд байгаа юм бэ гэсэн чинь Кал дээш харснаа. Би ганцаардаад байна гэж хэлнэ. Үргэлжлүүлэн би эрэгтэй хүнтэй унтдаг. Давхар амьдралтай гэж бүх юмаа хэлнэ. Дээш гарч ирэн эхнэрийнхээ фэйсбүүк дээр өөр залуутай сэтгэндэг талаар нь хэлж. Ханан дээрээс гэр бүлийнхээ зургийг аваад том хүүгээ ганг банг порн үздэг ганчаартан гэдгийг хэлж. Сүүлд нь Нэйтэд хонтон би чамайг өсөж хүмүүжүүлсэн ч чамайг хэн гэдгийг мэдэхгүй байна. Ингэж хэлснээр гараад явна. Рүүи гэртээ харсан даруйда нөгөө чандамтай харт эмхээ гаргаж ирээд нэгийг нь завдалж дөрөөр нь залгиж масурнаа. Энэ үед Эллиот Рүүиг буцаад хэрэглээд ихсэн талаар Жүүлс үннийг хэлнэ. Рүүи нэг сүм рүү орох үед голд нэг хүн түүнийг тусан аав нь тэрх мөчөд өөрийн аавдаа тэрвүүлж байгаа мэт мэдрэгдэж байв. Бод байдал дээр харт амхиндаа донтон зомби шиг л зогсож байв. See you next.